Ираны талаас сүүлд хийсэн мэдээллүүдийг харахаар нэлээд юм байр суурьндаа бол хатуу зогссон тийм нөхцөл байдалтай ах шүү гэнэ. Ер нь зөвхөн шинжээчдийн үед яг яаж харж ийн энэ дайн ер нь сунжирх нь уу? За одоо Дональд Трамп буюу Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдгдснээр энэ сартаа багтаан дуусахаар байна уу? За ер нь бол яг Трамп бол энэ цэргийн операцийг бол их хурдан болно гэж төсөөлжсэн. Ираныг бол ерөнхийдөө дутуу үнэлсэн. За энэ нэг агарын Ираны цэргийн болон дид бүтцийн байгууламжид төрийн барилгууд зохиод өгөөд за нөгөө талаар бас ард иргэд нь яг 1-р сард боссон шиг босч тэмцээд за энэ Ираны одоогийн шишний дэглэм нуруу унах ийм хүлээлттэй байсан урт хугацаанд харамсалтай тийм болоогүй Иран дутуу үнэлсэн. Яагаад вэ гэхээр 2025 онд болсон 12 хоногийн дайн гэх энэ Иран, Израиль, Америк оролцсон энэ сөргөлдөөний дараа Иран бол нэлээд сайн бэлтгэл хангасан байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр шиг одоо болж байгаа энэ цогцолтуудад хариу бэлдсэн байсан. Пуужингуудаа маш сайн нөөцөж тавьсны үндсэн дээр одоо бол цогцолтуудыг бол ээж дараатай хийгээд байна л да. Эхэндээ бол энэ яг бие биенийхээ энэ цэргийн болон эсвэл одоо нэг төрийн байгууламжууд руу чиглэж исэн бол одоо яг эдийн засгийн судал болсон тийм нефт үйлдвэрлэх байгууламжууд за энэ газ болон нефт олбордох талбайнууд гээд илүү өргөцсөн байдлаар сунжраад явчлаа л да. За энэ бол мэдээж Америкийн нэгдсэн улсын хувьд бол хүссэн зүйл бол байгаагүй. Израилийн хувьд бол тийм биш байгаад байгаа. Израиль бол энэ дайныг бол өргөждүүлээд Ираныг бол ер нь дуусгах нэг ийм зорилт бол байгаад байгаа. Одоо энэ асуудал бол ерөөхдөө бүр Катарын одоо доторх одоо эрчим хүчний байгууламж ялангуяа аж үйлдвэрийн салбарын том одоо объектууд руу бол нэлээд мөнлсөн байдалтай болчихлоо ш. Тэгэхээр нөхцөл байдал бол зөвхөн одоо геополитикийн эрсдэл дайн одоо цохилт гэхээсээ илүү эдийн засгийн маш том асуудал болоод хуурж ах шүү гэн. Энэ дээр та бүхэн яг юу гэж харж байна? Ер нь хор хохирол нөлөө за хор уршигын тал дээр. Яг сүүлийн одоо бидний авж байгаа их хүсвэрээс авж байгаа мэдээлэлээр бол нефтийн үн нэг баррел нь бол цаашдаа энэ байдлаар үргэлжлээд байвал $200 хүрэх магадaltaй байгаад байгаа. За үүнээс үүдээд одоо логистик тээврийн зардал ус. Үүний шууд тусах нь далайн тээвэрт тусах. За тэгээд далайн тээвэрлэлтийн энэ даатгалын зардал ус. Ийм эрсдлүүд гарч ирж байгаа. За энэ мэдээж нөгөө манай одоо экспортын гол түүхийд болох цэс нүүрсэн дээр бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Нөлөөл нь бол одоогор дөнгөж харагдаж эхэлж байгаа. Яг урт хугацааны нөлөөл нь ямар байх нь бол харах нь тодорхойгүй. Монголын хувьд тийм Монголд яг Монголдөө одоо хөрш зэрэгэлдээ за бүгд найрамдагтад ард улсын хувьд ч гэсэн ер нь одоо энэ нөхцөл байдал дээр за ялангуяа манай хоёр хөрш бол хоёулаа одоо юм харцсан байдалтай ах шүү гэн. Тэгэхээр ер нь бүс нутгийн одоо энэ асуудал нь илүү дэлхийн бүх улс орныг хамарсан тийшээгээ хандах тэр том эрсдэл байна гэж та харж байна уу? Би бол яг тийм дэлхийн нийтийг хамарсан тийм зөрчилдөөтэй дайнтай байдал болно гэж төсөөлөхгүй байна. Мэдээж бол зөрчилдөөн бол одоо нийт ойрох төрөнд хамарчлаа. Хятадын хариу үйлдэлийг харах юм бол за Ираны тэргүүн Хаменеиг нас орсны дараа нэг буруутгсан мэдээлэл хийснээс хойш яг юм Ираныг дэмжсэн гэх юм уу тийм дөрвтэй харах хэмжээ авахгүй байгаа. За энэ бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт бол энэ 4-р сард Трамп Хятад улсад ажиллах төлөвтэй байгаа. Яг хөө энийг бол баг зэрэг хугацаар хойшлуулсан байна. Тэгээ энэ дээр бол нэг тарифын хувьд хоёр тал бас нэг ойлголцод хүрнэ гэсэн нэг хүлээлт байгаад байгаа. Нөгөө талаар Хятад бол нефтийнхаа одоо ойрох төрөндөөс нийт нефт хэрэглээнийхээ 30% авдаг. За үүний нэг 3-1 хүрэхгүйг нь Иранаас авдаг. Бусдын нь Сауди Араб, Оман зэрэг улсуудаас авдаг. Тэгэхээр зөвхөн Ираны төлөө Сауди Араб, Оман зэрэг энэ улсуудаас бас авж байгаа нийлүүлэлтээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа. За Оросын хувьд бол одоо болж байгаа нөхцөл байдал бол ашигтайгаар хэрэгжиж байгаа. Тэнд Персийн хоолойд үүсчвэ энэ зөрчилдөө энэ нефтийн тасалт нь Орос өөрөө нийлүүлэлтээ нэмэгдүүлэх. За эргээд одоо Оростой холбоотой олон улсын санкц сулрах энэ яриа бол Европт бол Америкт хэрэгжиж байгаа. Тэгэхээр бас энэ зөрчилдөөн шууд хотголдон орохгүй болов гэж бодож байна. Европын холбооны зүгээс ч юм уу адил те дотоод одоо улс орнуудын сонгуультай холбоотойгоор бас энэ асуудлууд дээр бол төдийлөн одоо том байр суурь илэрхийлж хөндлөнгөөс одоо ажигласан байдалтай ах шүү гэн. Байр суурь илэрхийлэхгүй ах шүү гэн. Тэгэхээр ер нь зүгээр цаашдаа ингээд нөхцөлөдлийг аваад үзэх юм бол яг хаашаа ирэх бол одоо юу гэдэг Ираны хүссэн та эхэнд нь хэллээ шүү дээ. Ираныг бол дутуу үнэлсэн гэж. Тэгэхээр
яг яаж одоо үйл явц өрнөх бол? За энэ зөрчилтөө миний бодлоор дөрөж 1 сар бол үргэлжлэнэ. Иран бол одоо олон улсын харилцааны хамгийн том онолчтой нэг Жон Мишемер ирж байгаагаар бол Иран бол өөрийн энэ пуужингийн энэ бааз, энэ технологийн дэвшил, нөөцлөлд бол хангалттай байна. Энийг бол нэлээд урт хугацаанд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа Иран бол. За Израиль нөгөө талдаа бас хариу арга хэмжээ авах. Үүндээ бас Арабын орнууд яг Сауди Араб, за Арабын нэгдсэн Эмиратын улсууд татвар зул сонирхолтой байгаа. Энэ үргэлжлүүлэх сонирхол байгаад байгаа. Америкт бол тийм сонирхол байхгүй. Тэгэхээр яг энэ гурван талын энэ хүсэл эрмэлзэл яг аль зэг дээр буух нь бас хэлэхэд арай эрт. Гэтэ миний таамаглаж байгаагаар 1 сар дотор бол энэ дуусахгүй үргэлжлээд явах. Ираны эдийн засгтай холбоотой мэдээллүүдийг бид бас сүүлд харсан л да. Ер нь одоо Ираны эдийн засаг бол харьцангуй одоо сайн чадвартай тий суур сайтай ийм эдийн засаг байна гэсэн юм мэдээллүүд харагдчихсэн. За нийт одоо хүн амын тоогоорооч тэр дотоодын нэгтгэгдүүнийх нь хэмжээч тэр илүү одоо бас нэмэлтээр нэг боломж олдож байгаа зүйл нь бол дроны хувьд бол бас нэлийн боломжтой улс ах шиг байсан. Тэгэхээр Ираны эдийн засаг одоо яг ямар байна? Ер нь одоо энэ дан эхэлснээс хойш тий 2 дугаар сарын 28 за 3 сарын 1-ээс хойш ингээд 20 хоног бараг үргэлжилж байна тий. Тэгэхээр энэ хугацаанд дайнаас ямар хэмжээний хохирол хамсаж байгаа вэ? За дайм болоогүй байх үед бол Иранд бол угаасаа эдийн засгийн хямрал бол үргэлжилж байсан. Энэ долларын ханшны огцом савлгаатай холбоотойгоор баг 2-3 төгссөн шүү дээ. 2025 оны 12 сарын 1-р сард энэ он 1-р сард өнөөдөр холбоотойгоор тэр бослог тэмцэл гарсан. Одоо ингээд дайн нөхцөл шийдчихээр угаасаа дайн байлтантай улсад эдийн засаг бол муу байна тийм. Тэгэхээр энэ бол Иранд бол нөгөө талдаа эдийн засгийн талбар дээр хөөрийн бүтлгүүтлээ одоо хаазалах нэг юм цонх нэгчж ин гэсэн. Нөгөө тал дээр одоо Америк Израилийн энэ бөмбөгдөлт нь халдлага нь зөвхөн одоо цэргийн байгууламжаар зогсохгүй одоо иргэний байгууламжууд руу за эмнэлэг гэдэг ийм зүйлүүд рүү ороод ирэхээр засаг царгаагаа эсэргүүцчихсэн иргэд нь бол одоо эргээд засгийн газрын талд орох. Энэ үйл явц бол ингээд ажиглагч эхэлж л байна л да. Тэгээ энэ бол ер нь дайн сунжирх нь Иранд бол эдийн засгийн тохиролтож улс төрийн хувьд дэглэмийнх нь доктортой байдгийн хувьд бол одоо ашигтай болж иргэж байна. Өмнө нь бас одоо нэг олон улс судлаач инх баттай ярилцж явах үеэр за тухайн үед бол түүний хувьд бас 2 хувилбарыг харж ирсэн. За ер нь одоо нэг нь бол курдуудыг бас зэвсэглээд те дотроос нь одоо бослого өмнө тэмцлийг одоо нэмэгдүүлэх. За нөгөө талаасаа эсвэл одоо ямар нэгэн байдлаар инх тайвны замаар одоо энэ асуудал шийдэгдэнэ гэж. Одоо тэгэхээр нэгэнт инх тайвны аргаар дипломат хаяараа хэлцээ бол анханасаа хийгдээгүй эхэлсэн энэ одоо зөрчил мөргөлдөөн те энэ дайрал цохилт үргэлжилж байгаа учраас ямар боломж байна гэж харж байна. За мэдээж улс орнууд бол ингээл харцансан нөхцөл байдалтай. За ялангуяа нүүб бол бас тийм одоо хүчтэй байр суурь бол илэрхийлж чадахгүй. Америкийн хэсэг улсад бол нөлөөлж чадахгүй байхад ах шиг байна. За яг энэ дээр нэг гаргалгаа гэх юм уу те өмнөх одоо болж исэн явдлуудаас харахад бол Америк Иран айл айлантай нь одоо муугүй харилцаатай өөр нэг улсын зуучлалаар те эвдрүүлэх байдлаар дунд нь орж ирвэл бас энэ зөрчилдөөн зогсох магадлал бий. За яг ийм боломжтой ямар улс байна гэхээр тухайн бүс нутагт бол Турк улс байгаа. Энэ улс бол НАТОгийн гишүүн. Бас Трампын засаг царгаатай бол тийм муугүй харилцаатай. Нөгөө талд Ирантай ч гэсэн бараг сүүлийн 10-20 жил бол бас давгүй харилцаатай явж ирсэн. Бас Ирантай холбоотой санкцууд дээр Турк бол нэг тэр болгон оролцоод байдгүй. Гадаад гатсан тэр мөнгөний урсгалыг бол найшлуулахд бол тусалж ирсэн түүх байгаад байдаг. Тэгэхээр Туркийн дээр оролцвол магадгүй зөрчилтөө бол намжих боломж бол бий. Түүнээс биш талууд бол шууд хоорондоо бол одоо ойлгоцвол хэцүү. Яа тэгэхээр яг энэ саяны Израиль Америк эхлүүлсэн энэ дайм бол энэ гурван талын хооронд Оманд хилцээ хийж явах явцад болсон. За хилцээ хийж явах явцад одоо хилцээний үеэр гал зогсоохын зарчмаа Америк бол Израиль зөрчөөд халдан дурдсан байгаад байгаа.